Ер нь бол бид бас энэ улсын хурлын гишүүдийн үйл ажиллагаа, парламентын үйл ажиллагааг сурвалжилдаг учраас та бүхнийг дотор нь байгаа учраас гадарлаад идэг юм аа. Та ер нь нэг өнгөрсөн 100 Наархангай аймагт очиход бол үнэхээр өөр болчихсон биз. Тэгээ таныг анзаараад хахаар би аймагтаа тим юм хийчлээгээд яриад байгаа харагдахгүй. Өнгөрсөн хугацаанд та эсвэл ажиллаагүй юм уу? Ажилласан мөртлөө хийсэн юм ярих дургүй юм уу? Гэхдээ яг уу хийсэн юм гэдэг маань өөрөө бас өөр ойлголттой л доо. Юу гэхээр одоо Арангай аймагт ажил хийх нь миний үүрэг шүү дээ. Энэ бол үүрэг учраас би одоо нэх би тэгсэн шүү, би ингэсэн шүү гэж нэг зарлаад байдаг л дээ. Тэр ягаад гэвэл тэр миний үүрэг байхгүй. Энэ чинь улсын хурлын гишүүдийн үүрэг. Тийм учраас нэг олон юм яриад байхгүй л дээ. Гэхдээ Арангай аймгийн хувьд бол таасаа хэллээ. Ер нь бол сүүлийн 3 жил бол манай Арангай аймгийн хөгжил бол хөгжсөн ийм аймгаар шалгасчаад байгаа шүү дээ. Тийм учраас сая одоо ерөнхий сайдын Арангай аймагт хийсэн тийм ээ энэ одоо айлчлалын үеэр одоо жишээл Арангай аймагт хийсэн албан томилтын үеэр бол одоо манай засгийн газрын гишүүд, улсын хурлын гишүүд очиж харсан. Энд одоо ямар бүтээн байгуулалтууд хийгдсэн байна, яаж эдийн засаг нь өссөн байна гэдэг. Тийм учраас энэ ард түмэнч гэдэг юм уу Арангай аймгийн маань иргэд өөрсдөө харж байгаа байлгүй. Миний хувьд бол одоо тийм ийм гэхээсээ илүү одоо үргээ биелүүлж байгаа л гэж тооцож байгаа. Зөвхөн эдийн засгийн гол үзүүлэлтүүд бол Арангай аймаг сүүлийн 3 жил бол маш их хэмжээгээр өссөн. Ажилгүйдэл багассан тийм ээ. Инфляцийн түвшин Арангай аймагт маш хамгийн бага байна. Хүн амын өсөлт нэлээд явагдсан. Энэ бол маш том үзүүлэлт шүү дээ. Эдийн засгийн өсөлт сайн байгаагийн. Манай аймагуудаар бол хүн амын өсөлт бол дандаа бүх ихэнх аймагуд те буралттай байгаа бол Арангай аймагт бол хүн амын өсөлт ихтэй байгаа. Одоо хүн ам өсөлттэй байгаа гэсэн үг тийм үү? Юу бол малын тоо бол өссөн сүүлийн 3 жил. Тэгээ энэ хэмжээгээр манай эдийн засаг өссөн. За дээрэс нь бол одоо маш их хэмжээний бүтээн байгуулалтууд Арангай аймагт маань хийгдсэн. Аймгийн төвийн төвшөнд ч тэр сумдуудын төвшөнд тэр одоо маш их бүтээн байгуулалт хийгдсэн ийм л байгаа. Тэгээ энэ бол одоо улсын хурлын гишүүдийн тэ аймгийн од нутгийн удирдлагуудын хамтын л хүч. Хамтдаа одоо ингээл хийгээл явна бид нэр хийн л гэж зорж гарч ирсэн учраас энийг хийгээд явж байгаа л да. Тэгээд дээрэс нь бол яг улсын хурлын гишүүн гэдэг маань бас энэ хууль тогтоох ажиллагаанд бол маш их идэвхтэй оролцож байгаа үүрэгтэй. Тэгээ үүнийхээ дагуу бол энэ ажлаа хийгээд ер нь улсын хурлын гишүүн гэдэг маань ямар байх ёстой тэр зарчмыг л барьж ажиллахыг хичээдэг. Тэрнээс бол одоо тийм тэгсэн гэсэн ч гэдэг юм уу зурагтаар одоо маш их гардаг энэ тэр нь одоо илүү байдаг энэ гэдэг ийм зүйлд бол би бол хувьдаа хийдэг түвш миний хүмүүжилч тийм биш. Тийм учраас бас нэг тийм юу л байгаа зүгээр. Гэхдээ хүн биелүүлэх ёстой үргээл биелүүлж юм гэж бодож байна.